одоо сэтгэл зүйн өөрчлөлтийг 11 дугаар ангид ортлоо гэхэд бол энэ баг байгаагүй ч гэх юм уу мэдрээгүй. Энэ 11 дугаар ангид ороод ирэхээр нөгөө нэг одоо их сургуульд орно тий одоо цаашдаа ингээд өөрх амьдралыг аваа явна, ээж хүүгээр явна гэж одоо тэгэхээр нөгөө өөртөө сэтгэлийн дарамт үүсгээд тэрнээс болоод нөгөө нэг за одоо эртхэн өөрөө өөртөө бэлдээгээд айгүй олон сургалтанд нөгөө зэрэг яваал нэг бол физикийн сургалт, нэг бол одоо тэгэл английн сургалт, нэг бол одоо нөгөө нэг эрхтэй сургалт, бэлдэх сургалт тэгээд айгүй олон сургалт ингээд олоноо тавцсан. Яг тэр үе болохоор яг 2 3 дугаар сарын үед байсан энэ жилийн. Яг тех үед болохоор яг хичээлийнхаа даалгаврыг хийхээр хийж чадахгүй. Тэгээд амар бол сургалтын бодлогоо тэрэндээ ядраад тэгээд сүүлдээ нөгөө нэг тэр юмныхаа аль нэгэнд нь сайн байж чадахгүй. Бүх зүйлд нь ингээд яг сайн байж иж миний яг ингээд доктортой яг би ял биелэн гэж бодогддог байхгүй юу? Нийгэмд л буучаараа за ер нь болох байлаа. Чи ер нь чи биш болж байгаа. Гэтэ сургууль бэлтгэх сургалт хэдий би одоо 30% тэтгэлэг авсан ч гэсэн айгүй үнэтэй сургалт одоо тэр 30% тэтгэлэг аваа гээд үлдсэн одоо нөгөө төлбөр нь бараг 4 сая 200 төгрөг ингээд сургалт байгаа байхгүй юу нэг жилийн. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлдээ ингээд бас би чинь дүүтэй штэ ингээд дүү манай сургалтанд явмаар би хамгийн минь ингээд яваад хараас амар хэцүү болоо. Ер нь тэгээд айгүй хэцүү байсан чинь ээж за миний охин нэг сургалтад байсан гэх юм байна. Угаасаа ирээдүйд болох юм болдгороо болно. Чи ингээд өмнө хэдий сайн бэлтгэлээгээд тэр өдөрт нь юу ч тохиолдох юм. Тэгэл чиний байхгүй болно шүү дээ. Тэгэл яг ээжтэй ярилцсан чи ээж амар хөөрхөн ингээд дэвтэр бал аваад миний хажуу суудсан. Тэгээд миний хамаг юм ингээд тэмдэглэж авах. Тэгснээ ингээд бодж үзсэн. За миний охин яг л сэтгэл